Хай. Өнөөдөр Монголоос хамаатны эгчдүү хоёр маань ирж байна. Замдаа сайн яваад иржээ. Дүү маань ирж Бээжинд найзтайгаа уулзаж Бээжингээр зугаална гэсэн. Тэгээд эгч маань бол зүгээр дагуулж ирсэн. Онцгой ажилгүй гэсэн. Тэгээд ажилтаа болохоор Бээжинд бас нэг утахгүй гэсэн 4-5 хоноод буцана гэсэн. Энэ хоёрын маань ирсэн маршрут Улаанбаатараас Замын вагон хүний 80,000 төгрөг орчим. Тэгээд Замын sil гарахад 50 юан 26,000 төгрөг. Тэгээд Ирээнээс унтлагын автобусаар Бээжин ирэхэд хүний 250 юан 130,000 төгрөг. За тэгээд нийлэхээр хүний нэг 250,000 төгрөгөөр Улаанбаатараас Бээжинд ирсэн байна. Дүү маань найзтайгаа тусдаа буудалд байрлаад тэгээд гарч орж хэд хоног өөрсдийнхөө димит хийнэ гэсэн. Та нарт харагдаж үзэгдэхгүй ч гэж магадгүй шүү гэдгсэн. Одоо тэгээд нэгэнд тийх гэж ирсэн хүүхдээ чи ямар хорио талтай нэвш тэгөө тэглэгдсэн шүү дээ. Игчийг ирсэнд хүү маань хамгийн их баярлж байгаа гэсэн. Угаасаа манай игч нэг тийм хүүхдэд амар ээлтэй нэг тийм хүмүүс эдэн шүү дээ. Хүүхдэд амар хөөрхөн ингэж ханддаг. Тийм болохоор хүүхдүүд ч бас өөрт нь амар хайртай байдаг. Зөөлн нэг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс эдэн шүү дээ. Манай игч яг тийм байхгүй юу? Тэгээ хүү маань бүр бүүн баяр болж байгаа. Гэхдээ би бас игчийг гайхаад идэв. Игч намайг баг байхад хардаг байхдаа бит хоёр бол нэлээ алдцдаг байсан да. Отод гэсэн чинь хүүхдүүдэд амар хайртай байж дээ гэж бодогддیں۔ Гэхдээ мэдгүй тухайд бол надтай алдцдаг байсан. За би одоо нөгөө өмнөх бичлэгний төгсгөлд яриагаа дуусгаж чадаагүй нөгөө тураах дарааны талаар яриа. Одоо эртгээ ярихгүй бол айгүй бол яг дуусах үед нь дахиж жоохон юм яриад тэгээд дахиад хүмүүсийн ураг хүрэх чинь. За би Хятадын улсын топ эмнэлэгт яг дааврын жингийн илүүдлийн тасагт үзүүлээд надаас бүр амар их шинжилгээ эхэлж авсан. Шээс, цус, элэг бөөр, даавар, инсулин, ер нь юу гэх юм бүхэл шинжилгээг авч аваад тэгээд эмч маань хариу хараа тэгээд надад ярилцсан байхгүй юу? Чи дааврын өөрчлөлттэй байна. Гэтэ одоохондоо яг им уу хаалгаанд орох гэсэн тийм үзүүлэлт ерөөсөө хүрээгүй. Тийм болохоор ерөөсөө дааврыг чи ажиглаад байжээ. Түүнээсээ болоод чи хөдөлгөөн хийсэн ч чинь хасахгүй, хоолоо зохицуулж чадахгүй, хоолоо зохицуулаад ч угаасаа хасахгүй. Ийм нөхцөлд байгаа. Угаасаа чам шиг зөндөө олон хүмүүс ирдэг. Энэ хүмүүс бүгдээрээ тархалтайгаа зөндөө олон удаа тэмцэж бүр аргагүйдгаараа эмнэлэг дээр бид нар дээр ирдэг. Тийм болохоор одоо чиний тархалттай чинь тэмцэн. Одоо чамайг тураах хэрэгтэй. Чи үнэхээр хэд тархан байна. Тэгэд чиний шинжилгээнүүдийг чи хариу харж агаад ийм тураах юм тариа байна. Энийг хэрэгэл гэтгсэн байхгүй юу? Тэгэд би тэрийг сонсоод ерөөсөө тураах тариа хэрэгэл гэж надад зөвлөнө гэж ерөөсөө төсөөлөг байсан. Тэгэд бүр амар гайхсан байхгүй юу? Би ер нь гэхдээ жоохон хуучинсаг үзэлтэй. Нэг жоохон юмыг ингээд хэцүү аргаар нэг ингээд өөрийгөө өөрчтгүүлж гэдэг тийм зантай хүн байхгүй юу? Ер нь гэхдээ энэ тураах тариа тархалтын эсрэг ашиглаж эхэлсэн гэж аль бие ёсоор эрүүл мэндийн яамнаас нөө Хятадд нэг 3 жилийн өмнө анх хэллүүдээ тэр үеэс эхлээд ууган сонсч ийсэн. Гэхдээ хизээч өөр дээрээ туршина гэж бодоагүй байхгүй яагаад гэвэл би энийг нэг тийм амар аргаар нэг ингээд зүгээр нэг тариа тариулаад чингээ буруулчих гэж ингэж ойлгосоор өнөө хүрсэн. Тэгэд би эмчээсээ асууж байгаа байхгүй юу? Би тэгвэл юм тариа тариулгүйгээр та надад дааврын эмчилгээ бичээд өгчөө. Тэгэд би тэрний дараа тохирсныхан дараа өөрөө жингээ хасч чаднаа. Би хөдөлгөөн сайн хийдэг, хоолой хийн чадна гэдгсэн жимч. Одоохондоо ерөөсөө тэр даавартай чаа тохируулах юм тийм арга хэрэгжилж болохгүй. Одоохондоо харах үзүүлэлттэй байгаа. Тэрийг ерөөсөө өдөөж болохгүй. Чамд эмчин энэ тариаг л зөвлөнө гэдгийж байгаа байхгүй юу? Тэгэд би бас ингээд ерөнхий уламжлалт бодол маань ийм шинжлэх ухаан юм шинэлэг юм дээр ингээд гацчихж байгаа юм. Тэгэд намайг төлбөрөөдлөд ороод ирэх үед нь би бас бодож байгаа байхгүй юу? Би тариа тариулах байх уу? Тэгэд гэхдээ ингээд бодохоор би амар олон жил жингээ хасгаж за сүүлийн 5 жил бол цогцооцайг үүтсэн. Би энэ хугацаанд бараг 100 хил хаясан баг. Юу вэ гэхээр одоо ингээд нэгдүг өдөр болгон би ингэж турна гэж хэлдэг за. Тэгээд нэгдүг, хоёр дахь, гурав дахь өдөр хүртлээ ингээд нэг 7 хоног болгон ер нь 1-2 хил хасдаг л баг. Хоолой тохируулаад ч гэж хоолой хасаад. Тэгээд 3 дахь 4 дахь өдрөөс нэхлээл ингээл идмээр санагдал за
хуучин хэмнэл рүүгээ ормоор санагдал тэгэл хагасан бүтэн санд амар их хитчдэг. Угаас амралт өдөр гадуур дотор гарсараад тэгэхэд ерөөсөө ингээд ерөөсөө зөв юм мэдээд байгаа гэж бодоод байгаа хэрнээ ерөөсөө тэрийг тууштай барьж чадахгүй айл эсвэл ингээд холбироод ингээд заваараад энэ сүүлийн 5 жил бараг л тэгж өнгөрсөн. Тэгээ тэрийгэ буруу гэдгийг мэдсээрэж ерөөсөө ингээд тууштай байж чадахгүй нэг ингээл заваараад исэн. Ингэсээр байгаад юу н бараг би сүүлийн 5 жил 100 хил хасаа 100 хил нэмсэн байх уу. Гэтэ тэглээгээд яг хастгүй юм билээ. Эмчтэй надад хэлсэн. Хоолоороо битгий ерөөсөө тэгж тоглоо. Одоо бэл тэгэд ямар нэгэн гурил будаа энэ төр гэсэн хэрэгэлдэг юмнуудаа хасгаж оролдооч чирэггүй. Зүгээр л хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Энэ тариа хоолны дуршил хийдэг хүсэлгүй болгодог. Тархинд ч цаацсан гэдэг мэдрэмжийг төрүүлдэг. Тийм болохоор хүсээ үсэгүүчээ хооллолт чинь багасаад эхэлнэ. Ийм аргаар тураадаг тариа гэдэг чиг аахгүй юу? Тэгэд хөдөлгөөний хувьд болохоор би ер нь за баг бас сүүлийн яг ингээд таргалж эхэлсэн 5 жилийн яваад бол ер нь 7 хоногт дор хаяж 3 удаа йог, фитнес, зумба хийчдэг. Тэгэл өдөр болгоны амьдралын хэмнэл маань гадаа их халахна, хөдөлгөөнтэй байдаг тэм төрлийн хүн баггүй юу? Ингээ хичээгээд байхад ерөөсөө чин хасах үтгийг эсэргээрээ нэмээд байна гэдэг чинь бүр яалтчгүй л би эмчийн тусламж одоо бусад зүйлийн тусламж авахаас өөр аргагүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээс биш би өөрөө таргалсан өөрийнхөө биеийг амар хэлбэр аргаар зүгээр нэг тариа тариулаа хэвтчихийдэг гэсэн ийм аргаар тураахыг ерөөсөө хүсээгүй. Үүнийг би одоо тэгж харахчгүй байгаа. Тэгэд би ерөнхийдөө шийдвэрээ гаргаад тэгэд тарианыхаа төлбөрийг 600 мянган төгрөг орчим болсон. Тэгээд тэрийгэ тушаачаад эмчэд ороод тариулсан. Тэгээд 7 хоногт нэг удаа тарьдаг. Тэгээд намайг 4 удаа тарьж сарын дараа эргэж ирээрээ хяналтанд ороорой гэсэн. Тэгээд надад болохоор тухайн тариа миний биед тохирж гин үгүй юу гэдгийг шалгах ёстой гэд надад ийм хамгийн бага тунгаар ер нь ажиглалтын тунгаар бичиж өгсөн. Тэгэл юм байна да. Тэгэд надаас айгүй их ямар тариа ямар тунгаар эхлүүлсэн энэ төр гэд хүмүүс асуугаад илээ. Би энийг хариулмааргүй санагдчихна. Битээ асуугаарай за. Шаардлагатай бол өөртөө эмчэд очиж шинжилгээ өгөөд эмчийн завраар яв. Би одоо ингээ хэлчихээр хин нэгэнд буруу мэдээлэл болоод дураараа хэрэглээд эрүүл мэндэд хохирол учруулж яах юм тийм үстэй. Тийм болохоор би зүгээр энэ талаар өөрийнхөө болж байгаа туршлага мэдээллийг л ингэж хуваалцаж байгаа болохоос биш ерөөсөө сурталчилгаа ч юм эсвэл уруу татсан тийм өнгө аяс огтонч байхгүй. Тийм болохоор хэд нарийн мэдээллийг нууцлаа шүү за. За бай бай.